За хэрхэн аз жаргалтай болох вэ гэвэл сайн их сургуульд ороод диплом аваад сайн ажил ороход л болно. Үнэн үү? 90% нь л үгүй байх. Харамсалтай манай Монголд зарим хөгшүүд одоо ч ингэж итгэдэг. Боддоор Америкт хийсэн судалгаагаар 4 хүн дотны 3 нь эзэмшсэн мэргэжлэрээ ажилтдаг байна. Ер нь ингээд өндөр боловсрал эзэмших, их мөнгө олох за өөр юу байд юм? Эдгээр амжилттай хийх зүйлс үүний эрэхтэй аз жаргалд хөтөлдөггүй. Би сая хавар Японд олон улсын залуусын уулзалтанд очоод ирэхдээ Стэнфордд төгссөн, Сөүлийн их сургуулийг төгссөн, Google-д ажилладаг, Хонконгийн хөрөнгө оруулалтын банкнд консалтинг гэдэг инээ дээрээ зөндөө мундаг амжилттай залуустай уулзсан юм. Үйл байвал лай болохоор амжилттай залуус үнэ эрэхтэй дийлэх нь стресс нэрвэгдсэн. Ам нэвэл ажлаа муулдаг хүмүүс ууш таарсан. Иймээс амжилттай явах нь аз жаргалтай явна гэсэн үг бол биш. Харин зөвхөн өөртөө тохирсон амьдралыг загварчилж чадвал аз жаргал ирдэг гэсэн үг. Бид өөрсдөө амьдралын төлөвлөгөө, амьдралын луужингаа заавал өөрөд харуулах ёстой. Ингээд өнөөдөр сонгосон ном бол Дэйв Эванс болон Билл Бёрнетийн бичсэн Designing Your Life буюу амьдралаа загварчлах үе ном байгаа. Уг номоос гол санаануудыг товчхон хураангуулахаар бэлтлээ. Гол сэдвтэ орохоос өмнө энэ контентыг үзэх гэсэн боловч утасны сэнийг яг дуусгахаас сандарч байгаа хүмүүс түр анхаарал хандуулаарай. Pokemon Toki Power гэх power bank түрээс үйлчлэгдэж болсон байна. Хотын аав болон бээ бүсийн хүл хөдлөөнтэй ресторан, клуб, шопинг мол, офисудаар болон CU-гийн бүх салбарт гээд 1000 байршилт 9000 Toki Power байршээ. Toki Power fast charging-тэй учраас бусдаас 40% хурдан цэнгэлдэг бөгөөд барьцаагүй шууд түрээслэх боломжтой. Үнэн шам бөгөөд цагийн 2000, өдрийн 5000 төгрөг гэж байгаа. Мөн 9 сарын 19 хүртэл хэдэн чухал түрээссэн Toki тансаараа төлөөл 100% cashback байгаа шүү. Хамтран ажилдаг Toki-тай баярлалаа. Ингээд гол сэдвт орцгоё. За чимгээ гэдэг бүсгүй бол эрх зүгээр төгссөн. Өмгөөлөгч эрхээ авсан. Нөхөр хөвгттэй. Хуулийн фермэндээ удирдаг албан тушаал ашдаг. Уг нь бол ингээд амжилттай эмэгтэй. Гэтэ тэр гэртээ харилцаанд үргэлж бодол автдаг. Стресс нэрвэгдсэн нэг юм. Дараа нь баяраа. Баяраа олон жил мөрөөдсөн өөрийн гэс ресторантай болсон. Хүмүүс тогтмол ордог болоод гайгүй орлого олдог болж. Гэтэ тэр галтгооны асуудал, хүнс хөрөлт, хүний нөөц, нягтлан бодох бүртгэл, тооллого, татвар тайлан гэдэг өдөр тутмын ажлаас эдийнэ залхаад эхэлсэн. Энэ хоёр хүн бол олонхын төлөөлөл гэж хэлж болох байх. Учир нь гэвэл судалгаар 3 хүн тутмын 2 нь ажлаасаа аз жаргалт мэдэрдэггүй байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 15% нь бүр ажлаа үзэн яддаг. Угтаа бол бид нар өөрөө өөрийнхөө карьераа сонгодог. Яг мэдээж дунд нь эцсийн шахалтаар эмч хуулж болсон хүмүүс байдаг байх л да. Гэтэ нийтлэг хам шинж нэмдэг бол бид ингэж боддог. Надад үүнээс өөр сонголт байхгүй шүү дээ. Тэглэж нэгэнд ихлүүлсэн замаа дагаж мөрдөхгүй бол харамсалтай гэж. Гол нь бид бүгдээрээ мэдж байгаа. Ажил гэдэг бол тийм заавал хийх ёстой зовлонтой зүйл бол биш. Хамгийн чухал нь зөв ажлаа сонгоод сэтгэл хангалуун амьдрмаар байгаа юм. Иймээс одоо таны хийх ёстой зүйл бол хитрхи хол явахаас өмнө өөр тохирох, өөрийн зөв замаа сонгох явдал. Үүний тулд сонирхол татсан бүх замдаа хөнгөө хөлдөрч үзэх явдал. Энэ ажлаа хийж байгаа юм бол биш. Өөрийн ажил дээр зөв ажлуудаа сонгож ажиллаа гэсэн үг. Уг ном дээр Майкл гих барилгын инженерийн талаар бичигдсэн байдаг. Майкл бол ажлаа үзэн яддаг нэг юм. Түүний аав ээж нь Майклыг тэгвэл чи бизнесийн удирдлагаар сураад санхүүгийн салбарт ор гэж зөвлөсөн. Гэтэ номын зохиогчд маань үүний оронд түнд ингэж зөвлөв. За Майкл чи маргааш ажил дээр очихдоо тухайн өдөр чамайг догтлуулдаг, анхаарлыг чинь төвлөрүүлдэг, сэтгэл ханамжтай ажилуулдаг зүйлсийг тэмдэглэе гэж. Тэгээд манай хүн ажиллаа хийнгээ тэмдэглэе хийж байхдаа үгүй би ч үнэн эрэхтэй ажиллаа дуртай юм биш үү гэж анзаарч эхэлж байгаа юм. Тэр барилгын нарийн зураг төслүүдээр асуудал шийдэх, гаргалгаа олохдоо маш их дуртай байж. Гэтэ токсик хүмүүстэй хамтрах болон бусад бичиг заасны ажил хийхдээ дургүй байж. Ингээд Майкл ажлаасаа сэтгэл ханамж мэдрэхийн тулд тэр барилгын зураг төслүүдээр илүү хөтөлбөргүй ажиллаж, бичиг заасны ажлуудаа багас хэрэгтэй гэдгийг анзаарав. Үүнээс дүгнэхэд тэр бизнес сурвалд орол улам их зовох байж. Улам их токсик хүмүүстэй харилцсан, улам их бичиг заасны мэйлний борлуулалт ажил хийж дарна. Үүний оронд барилгын инженерээр мэргэжил дэвшлүүлэхээр суралцаар шийдэв. Тэгээд очив Майкл боловсрол дэвшлүүлж зэрэг хамгаалсныхаа дараа тэр илүү нарийн төвхтэй төслүүд дээр өөрөөндөө ганцаараа сууж ажилладаг болж. Дээрээс нэмээ түүний үнц нь өссөн учраас хинч Майклаас бичиг заасны ажил асуугаа болов. Ингээд тэр гэртээ харихтаа ч ишвчээр дүүрэн болж ажилласаа сэтгэл ханамж мэдэрдэг болжээ. Тэгэхээр одоо та өөрөөс асуух хэрэгтэй. Би үнэхээр одоо хийж байгаа ажил эсвэл мэргэжилтэд дургүй юм уу? Аль эсвэл өдөр тутам ажил дээр хийж байгаа зүйлсүүдтэй дургүй юм уу гэж. Үнэн эрэхтэй маш олон хүмүүс мэргэжилтэд дуртаж компьютер дээр суух, презентац тавих, хурал хийх, шийдэл бодох өөр юу байдаг юм? Өөр зүйлсүүдэд дургүй байдаг. Иймээс үүнийг олох нь маш чухал юм. Тэгэхгүй би ажиллаа дургүй гэд мэргэжлээ өөрчилдөг. Тэгсэн нөгөө мэргэжил нь ч бас бодсноос өөр байгаад маш их цаг хугацаа болон энерги алдчихна. Тэгэхээр юу хийх ёстой вэ? Та одоо өнөөдрөөс эхлээд 3-7 хоногийн турш
өөрийнхөө ажлын өдрүүдэд бүртгэх хэрэгтэй. Би яаж бүртгэх вэ гэвэл энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа шиг өдөр тутмынхаа үйл ажиллагааг аль болох дэлгэрэнгүй бүртгэрэй. Хидэд оролцоотой байдаг болон эрч хүч нэлэгддэг, эсвэл сургагддаг үйл ажиллагаанууд. Тэр үед та юу хийж байгаагаа. Жишээлбэл өглөөний хуралд оролцох оролцоо бага боловч эрч хүч маш их сургагддаг. Өдрийн цагаар гадуур борлуулалт хийх гээд арилгачтай уулзах оролцоо их боловч эрч хүч нэлэгддэг гэх мэтээр тэмдэглэнэ. Тэгээд 7 хоног болон төгсөлд эрх зүйлэл бичнэ. Яг ямар үйл ажиллагаанд та илүү их оролцож байна? Ямар нь таатай, ямар нь таагүй байна? За энэ үед англиар AEIOU техникийг ашиглах хэрэгтэй. A буюу activities нь ямар үйл ажиллагаа хийж байгааг, юу хийж байгааг, төлөвлөсөн төлөвлөгөөг ажил юм уу? Та өөрөө ямар үүрэгтэйг, ахлагч юм уу эсвэл зүгээр тийм сууж байгаа юм уу? E буюу environment нь ямар орчинд хийж байгааг, офис дээр юм уу, гадуур юм уу? I буюу interactions нь юутай харьцаж байгааг, шинэ хүмүүстэй юм уу, ажлынхантайгаа юм уу, зураг төсөл дээр юм уу, албан юм уу, албан бус юм уу? O буюу objects нь компьютер дээр юм уу, цаасан дээр юм уу, эсвэл төмөр шугам уу? Энэ байхгүй бол бичихгүй ч ажил болно. Эцэст нь U буюу users нь тэнд өөр хэн байсныг хэлнэ. За эдгээрийг бичээд өөртөө дүгнэлт хийвэл та юунд дуртай, юунд дургүй гэдгээ олж мэднэ. Үүний дараа ч алах юм бол ирээдүйн 5 жилээ бодох ёстой. Энэ өөдөртэй ажлын ярилцсан дээр асуудаг шиг 5 жилийн дараа өөрийгөө ямар байна гэж харж байна гэдгийг асуултаас арай өөр. Уг номон дээр энэ төлөвлөгөөг Odyssey төлөвлөгөө гэж бичсэн. Товчондоо бол та цаасан дээр 5 жилийн 3 өөр төлөвлөгөө зурх хэрэгтэй. Эхнийх нь бол таны одоо хийж байгаа зүйл. Энэ бол одоо байгаа амьдралыгаа цэгцлэн сайжирсан хөлбөр байх болно. Хоёр дахь нь хэрэг таны одоо хийж байгаа зүйл гинт байхгүй болчвол таны хийх зүйл. Жишээ нь та магадгүй номын зохиолч байлаа гэж үтэй. Гэтэ хүмүүс нэг өдөр гинт ном уушгаа болчихвол та оронд нь юу хийсэн бэ? Үүнийгээ сурна. Гурав дахь нь хэрэг мөнгө эсвэл та бусдад харагдах дүр төрх огт чухал биш байсан бол та үнэн сэтгэлээсээ юу хийх байсан бэ? Жишээ надад мөнгө ямар ч хамаагүй байсан бол би гоё багшлах байсан байх. Тэгэд эдгээр төлөвлөгөөнүүд зөвхөн ажил карьертай холбоотой зүйлс гэсэн үг бол биш. Таны гэр бүл төлөвлөлт, аялал зугаалга, хоббигээд бүх зорилтод орох ёстой. Энэ 5 жилийн 3 өөр төлөвлөгөө зурхтаа өөрөөсөө дараах 4 үзүүлэлтийг хэмжинэ. Нэгт нөөц болцоо буюу төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай цаг хугацаа, мөнгө ур чадвар, танилтал бий юу? Хоёрт тааламжтай байдал буюу төлөвлөгөө нь хэр өөрт таалагдж байгаа хэсэг. Гуравт өөртөө итгэх итгэл буюу төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэр ихтэй байгаа хэсэг. Дөрөвт уялдаатай байдал буюу энэ төлөвлөгөө утга учиртай бөгөөд итгэл үнэмшилтэй нь уялдаж байгаа хэсэг. Ингээд та өөрийнхөө амьдралаа загварчлах юм бол үндэ юу хийх хүсэж байгаа нь тодорхой болоод ирэх байх. Хамгийн гол нь ямар ч төлөвлөгөөгүй байсан одоогийн амьдралаа илүү их сайжруулах, бодит төлөвлөгөөтэй бөгөөд хувилбаруудтай болж байгаа юм. За ихтэй дэг чухал зүйл. Ямар нэгэн шинэ зам руу орох, том өөрчлөлт хийхээс өмнө бид заавал эхлээд туршиж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ихэнд гарсан баярагийн жишээ шиг ресторан нээждэг. Гэхдээ рестораны өдөр болгоны үйл ажиллагаанд дургүй байснаас сүүлд мэдээд харамсдаг шиг хайрын цаг хугацаа болно. Уг номон дээр prototype conversation гэдэг ойлголт гарч ирдэг. Энэ бусдын амьдралыг сонирхолтой хэлнэ. Бид бүгдээрээ л ажил мэргэжлээ сонгохдоо, дараачийн ажлаа бодохдоо тодорхой хэмжээний төсөөлөлтэй байдаг. Тэр төсөөллөө тэр ажлыг хийж байгаа хин нэгэн дээр туршиж нотлоно гэсэн үг. Жишээ нь би зураач болох төлөвлөгөөтэй байгаад миний таамаглал зураач бол би хүснээрээ бүтээлээ гаргаад амар тайван амьдрах байлаа гэж бодъё. Харин одоо би юу хийх ёстой гэвэл хамгийн эхлээд зураач хүнээ олох хэрэгтэй. Тэгээд тэр зураачаа кофеин дайлангаа, зураачгийн таатай 3 зүйл, таагүй 3 зүйлийг асууна. Голондоо өмнөх ажил дээр үйл явдлуудаа тэмдэглэх таслаа хийсэн байвал та өөрөө ямар үйл ажиллагаанд дуртай, дургуугаа мэддэг болоод өөртөө үнэлт хийх боломжтой болно. Би өөрөө ч тэр оюутан залууст 10 жилийн хүүхдэд юу зөвлөдөг вэ гэхлээр LinkedIn гэдэг платформ ашиглаа гэж хэлдэг. LinkedIn бол ажил карьерийн Facebook шиг платформ байдаг. Үүгээр чинь банк санхүүгийн чиглэлээр ажиллахыг хүсдэг хүн байвал хаан банк ч юм уу худалдаа хөгжлийн банк гэж хайвал тэр банкнд ажилладаг хүмүүсийн профайл гарч ирдэг. Тэгээд ахаа ихчээ би таны ажлыг сонирхоод байгаа юм аа. Би байгаа газар чи яваад очив. 20 минут надад кофе хугацаа гаргаач гэгээд асуугаад тухайн ажил мэргэжлээ мэдчих хэрэгтэй байдаг. Энэ хороо дээр бол мянган мэргэжил байгаа. Энэ дундаас өөр тохирох мэргэжлээ онно гэдэг бол яг үүндээ маш хэцүү. Учир нь хүн ч бас мянган зан характертай шүү дээ. Тийм учраас тэтэрхий хол явахаас өмнө хүссэн мэргэжлэр чинь ажиллах хүмүүсээс бодит туршлагыг сонсоод өөр тохирох хэсгээ заавал шийдэрэй гэж хэлмээр байна. Ингээд товчхондоо дүгнэх юм бол ажил дээр 3-7 хоног өдөр тутмын үйл ажиллагаа бичиж нэмэлтлээд юу таны энергийг цэнэглэж
юу таны энергийг сордог гэдгийг мэдэж ав. Дараа нь 3 өөр хувилбартай 5 жилийн төлөв зур. Эцэст нь тухайн төлөвлөгөөнд буй зүйл чинь өөр тохирох хэсгээ туршиж үз. Ингээд өөрийн төлөвлөгөө баттгаарай. За энэ үрээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Өнөөдөр хураангуйс амьдралаа загварчлахгүй ном маань би маш товчхон ярьсан ч гэсэн ном дээрээ эдгээр дасгал аргачлалууд илүү дэлгэрэнгүй гүн үзий бичигдсэн байгаа. Нэгэнт ажил хийдэг зүйлийг цаашид хэдэн 10,000 цаг хийхээс хойш 4-5 цаг энэ номыг уншихад зориулаад өөрийн амьдралаа загварчлаарай гэж хүсмээр байна. Ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа, баяртай.